хүүхдийн хөгжил төлөвшлийн асуудал бол Монгол аав ээжүүдийн хувьд мэдэх ёстой маш чухал асуудлын нэг бол зайлшгүй байсаар ирсэн одоо ч гэсэн улам илүү одоо хүчтэйгээр тавигдж байгаа асуудал. Ягаад гэх юм бол айл болгонд нэг үүдэг байсан одоо дэлгэц маань хүн болгонд нэг болж дэлгэцийн тоо өссөн. Энэтэй холбогдуулаад хүүхдтэй ер нь яг одоо яаж хүмүүжүүлэх ёстой юм бэ? Яаж төлөвшүүлэх ёстой юм бэ? Гэр бүлдээ яаж бид нэр цаг гаргах юм бэ гэдгийг бол өдөр тутамдаа аав ээжүүд маань маш их анхаардаг болсон байна. Тэгэхээр хүүхдийн хөгжил төлөвшил дээр хамгийн чухал зүйл бол гэрт байгаа одоо тухайн хүүхдийг өнгөрүүлж байгаа тэр цаг хугацаа юм а. Тэгэхээр тэр цаг хугацаан дээр хөвчлэн яг юу хийж өнгөрүүлж байна уу гэдэг нь эргээд дахиад тэр хүүхэд насанд хүрээд ямар хүн болох вэ? Ямар төлөвшөлтэй байх вэ гэдгийг шийддэг хамгийн чухал үйл явдал байгаа юм. Тэгэхээр аав ээжүүд маань нэг зүйлийг хамгийн нэгдүгürt миний ярих харианаас ойлгоосэй гэж бодож байна. Зөвхөн цэцэрлэг сургууль гэдэг маань хүүхдийг маань төлөвшүүлнэ гэж нэгдүгürt алдаатаагаар бодохгүй байх. Хоёрдугаар гэх юм бол таны үүрэг оролцоо таны хүүхдэд хамгийн чухал гэдгийг ойлгох. Гуравдугаар гэх юм бол хүүхдэд бид нэр заавал чанартай цаг гаргах хэрэгтэй байна гэдэг энэ гурван одоо зүйлийг ойлгосноор илүү бид нэр хүүхдийнхээ одоо хөгжил төлөвшөлд анхаарах боломжтой юм а. Тэгэхээр аав ээжүүдийн хувьд нийтлэг гардаг хөгжил төлөвшөлтөөр одоо гаргадаг асуудал байна. Энэ юу вэ гэхээр хин нэгэнд даатгаж одоо өөрийнхөө хүүхдийн хөгжил төлөвшлийг хариуцуулах. Жишээлх юм бол одоо багшд нь нэг бол цэцэрлэгт нь нэг бол нийгмийн ажилтнанд гэдэг юм уу, нэг бол сэтгэл судлаачд гэдэг юм уу, эсвэл дугуулангийнх нь багшд гэдэг юм уу. Ингээд хин нэгэн хүнд хүүхдийнхээ асуудлыг хариуцуулах гэдэг. Тэгэхээр энэ бол тодорхой хүүхдийн чинь төлөвшөлд нэмэр оруулж байгаа тодорхой хүмүүс болохоос биш яг таних шиг тийм нөлөөг шууд үзүүлэхэд бол бэрхшээлтэй. Ягаад гэвэл хүүхэд өөрийнхөө амьдралын ихэнх цаг буюу 3-ны бараг 2% нь гэртээ одоо өнгөрөөж байгаа учраас. Тэгэхээр бага насны хүүхдээс эхлээд ярих юм бол таны хүүхэд юу яг юугаар яаж тоглодог вэ гэдэг асуудал тавигдана. Тэгэхээр хүүхдийн хийж болох хамгийн үнцэн үйл ажиллагаа бол тоглох үйл ажиллагаа байд юм а гэж сонгодог сэтгэл судлаачид бол үздэг. Тийм учраас өөрийнхөө хүүхдийн тоглож байгаа тоглоомнууд дээр нь анхаарах. Хоёрдугаар гэх юм бол тоглоомын үйл явцад аав ээж өөрөө оролцох хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Бид нэр яадаг вэ гэхээр ихэвчлэн тоглоом тоглуулахдаа хүүхдийгээ тоглоомтой нэмүү эсвэл 2 юм уу 3 хүүхдээ эсвэл одоо ганц хүүхдээ тоглоомтой орхиод өөрсдөө ямар нэгэн өөр үйл ажиллагаа хийж идэг. Тэгэхээр энэ бол хамгийн алдаатай одоо ойлголт юм а. Хүүхэд гэрт ирээд тоглож явах тодорхой цаг байж ах хэвээр тэр цагт нь аав ээж нь заавал өөрсдөө оролцоотойгоор тоглоомын үйл ажиллагаанд оролцож явах хэвээр. Ялангуяа энд бол 2 наснаас сургуулийн өмнөх буюу 6 нас хүртэлх хүүхдүүдийг бол авч үзэж байгаа. За дараагийн хөгжил төлөвшлийн чухал үйл явц бол сургуулийн одоо бага ангиас сургуулийн дунд анги хүртэл. За энэ үе дээр нь аав ээж хөгжил төлөвшлөлтээр нь хамгийн гол нь яаж анхаарах вэ гэхээр зөвхөн даалгавар гэдэг юм дээр аав ээжүүд одоо гол анхаарлаа хандуулдаг. Тэрнээс гадна юу вэ гэхээр сургуультай хэр дуртай байгаа вэ? Хэр зэрэг олон найзуудтай байгаа вэ? Үе тэнгийнхний одоо дунд хэр зэрэг нэр хүндтэй байгаа вэ? Магадгүй үе тэнгийнхэн дундаа шагнаж байгаа, дээрлхүүлж байгаа тийм тохиолдол байна уу? Тийм болвол тэрийг нь шийдэх тодорхой хэмжээгээр тусалж хүүхдтэйгээ ярилцах гэдэг бол хамгийн чухал. За тэгээд мэдээж сургуулийн бага ангид бол сургуультайгаа хэр зэрэг тасан зохицоотой байгаа вэ? Ангийн багштайгаа хэр зэрэг ойлголцож байгаа вэ гэдэг энэ асуудал дээр аав ээж маань өөрсдөө анхаарал тавих хэрэгтэй, хүүхдтэйгээ ярилцаж явах хэрэгтэй. За дараагийн насны үеижил бол шилжилтийн нас одоо ахлах анги хүртэлх энэ үе гэж байгаа. Тэгэхээр энэ үе дээр бол илүү аав ээжүүд маань зөвлөх, чиглүүлэх, хүүхдүүдэд одоо менторлох, асуулт асуух энэ байдлаа илүү сайжруулах хэрэгтэй. Тэгэхээр энэ үндсэн одоо хүүхдийн гол 3 үечлэл дээр маань аав ээжүүд маань дандаа давмгаалах байр суурьтай байх шүү гэдгийг маш сайн ойлгох нь хүүхдийн төлөвшөлтөд үзүүлж байгаа чухал юм оролцоо болж байгаа маа. Тэгэхээр магадгүй юу гэх юм би хүүхдээ одоо хүүхдийн төлөвшөлд илүү одоо тусгаар бие даасан байдлыг нь эрхэмлдэг гэдэг аав ээжүүд байдаг хэдий боловч магадгүй тэр нэг талдаа бас юм үл хайхарсан, үл хүндэтгсэн тухайн хүүхдийг хэд биеийг нь даалгуулад хүн байгаа тэр байдлыг нь ойлгуулахгүй байгаа юм биш үү гэдэг ийм бас ойлголт байдаг. Тийм учраас илүү бид нэр яах ёстой вэ гэхээр хүүхдээсээ асуух, ярилцах, хамт тоглох, за тэгээд гэрийн даалгаврыг зөв зэгцтэй одоо хийлгээд сургах гэдэг юм уу. За тодорхой ажлын одоо үүрэг даалгаврыг өгөө түүнийг шалгадах байх. За гэрт хүүхэд тухай одоо өөрийнхөө насны хэмжээгээр нас бие сэтгцийн онцлог тохирсон үүрэг даалгавруудыг хүлээдэг байх гэдэг нь хүүхдийн хөгжил төлөвшөлт хамгийн чухал ийм үйл явц болж байгаамаа. За тэгэхээр гэр бүлд байгаа бүх гишүүд нэг нэгэндээ сайн зүйлийг ярий, сайн зүйлийг үлгэрлэе гэж хэлмээр байна.